За энэ цаг дээр би дагалдагч удирдагчдад хэрэгтэй 5 чанарын тухай яриа гэж бодсон юм а. Тэгээд энэ ярих гэж байгаа зүйл маань би Христэд итгэхэд удаагүй байх үед бас өөрийнхөө удирдагч хүмүүсээс пастраас сурж исэн зүйлс байгаа. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд дээрээс нь бас баяжуулаад дагалдагч удирдагчдад хэрэгтэй 5 чанарын тухай би ярих гэсэн юм а. Тэгээд энэ ярих гэж байгаа зүйл маань болохоор зөвхөн дагалдагчд биш, бас удирдагч хүмүүс хэрэгтэй 5 зан чанар бас хэвшүүлж явбал хэрэгтэй чанарууд байгаа. Тэгээд энэхээр ялангуяа энэ ярьж байгаа зүйлс маань сүм чуулганы нөхцөл, сүм чуулган дотор үйлчилж байгаа хүмүүс, багийн дунд харилцаа, хүмүүсийн тэр харилцааны тухай ярьж байгаа үед маш хэрэгтэй тэр багийн үйл ажиллагааг, багийн харилцааг бас эрүүл үр дүнтэй байлгахад хэрэгтэй чанарууд юм а гэж би их үнэлж явдаг. Тэгээд бас удирдагч нарыг томилохдоо бас яг ийм чанарыг харуулж чадсан хүмүүсийг бас тавих нь их чухал юм а гэдгийг би их амьдралаас их олон удаа харсан. Тэгээд тэр 5 чанарын тухай цөмөр одоо ярилцъя. За энэ 5 чанарын эхнийх нь итгэмжтэй байх гэдэг чанар. Итгэмжит чанар. Итгэмжит чанарын тухай Библиэлд биднэрт олон удаа хэлсэн байдаг. Матай номын 25-ын 14-өөс 30 дээр Есүс нэгэн сургаалт зөвлөл дээр дагалдагч нартаа өөрийнхөө 3 боолдоо талант өгөөд тэгээд тэр талантыг нь сайн үржүүлж чадсан боолуудтай болохоор итгэмжит сайн боол минь ээ. Чи үнэхээр сайн байж чадсан учраас, чи бага юмд итгэмжтэй байсан учраас би чамд ихийг хариуцуулъя. Чи эзнийхээ баяр баясгаланд ороо гэж хэлсэн байдаг. 25:14-өөс. Энэ нь холын аян гарахдаа боолуудаа дуудаад эзэмшлээд тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил болоо. Тэр хүн нэгэнд нь 5, нөгөөд нь 2, өөр нэгэнд нь 1 талант өгчээ. Ингэхдээ хүн нэг бүрд чадварынхан дагуу өгсөн ажээ. Тэгээд аяндаа явж гин. 5 талант авсан нь тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд 5 талант нэмж олов. Үүний нэгэн адил 2 талант авсан нь мөн 2 талант нэмж олжээ. Харин 1 талант авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирж тэдэнтэй тооцоо бодож гинэ. 5 талант авсан боол ирээд илүү 5 талант өгч, эзэн та надад 5 талант олгосон. Би 5 талант нэмж олсон гэв. Эзэн нь түүнд сайн байна. Итгэмжит сайн боол минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. 2 талант авсан боол ирээд эзэн та надад 2 талант олгосон. Би 2 талант нэмж олов гэхэд эзэн нь түүнд сайн байна. Итгэмжит сайн боол минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэжээ. Харин 1 талант авсан боол ирж, эзэн би таныг үр сулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны талантыг газарт нуучсан. Хар таны юм энэ байна гэв. Эзэн нь түүнд муу залхуу боол, чи намайг үр сулгаагүй газраас хадаж авдаг, юу ч цацаагүй газраас түүж авдгийг мэддэг гинэ. Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүлэгчэд хадгалуулах ёстой байсан юм а. Тэгсэн болж буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй авах байсан юм. Түүнээс 1 талантыг авч 10 таланттай хүнд өг. Учир нь хүнд байна, түүнд илүү ихээр өгөгдөн, тэр нэгэнд элбэг дэлбэг байх болно. Харин хүнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдах болно. За энэ сургаал зөвлөлдөр юу гол нь хэлж байгаа гэхээр бага юмд итгэмжтэй байсан боолыг нь эзэн сайшааж байгаа. Чи бага юмд итгэмжтэй байж чадсан учраас би л чамд олоо урдны өгснөөсөө илүүг чамд би өгье гэж хэлж байгаа. Итгэмжтэй байна гэдэг нь тэгвэл бодит амьдрал дээр юу гэсэн үг вэ? Энэ нь үүрэг даалгавартай хариуцлагатай байна гэсэн үг. Итгэл найдварыг даадаг байна гэсэн үг. Бас хэлснээ хэрэгжүүлдэг байна гэсэн үг. Өөрийнхөө үгэндээ эзэн болдог. Шалтгаангүйгээр бас амархан хувирч өөрчлөгддөггүй.
ажил үүргээ эргээд хугацаанд нь бас тайлгнадаг байна. Энэ бүхэн нь итгэмжит чанарын тухай ярьж байгаа. Хариуцлагатай байдлын тухай ярьж байгаа гэсэн үг. Хэрвээ бид нар үнэхээр ялангуяа сүм чуулганы нөхцөлд багийн дотор ажиллаж байхдаа биеийнхээ өмнө бид нар итгэмжит хариуцлагатай байж чадах юм бол ажил урагшаа явахад маш амархан болно. Жишээлбэл би та цуглаан дээр тодорхой нэг жижигхэн үүрэг хүлээсэн бол жишээлбэл 7 болгоны цуглааны сандлуудыг тавьдаг ажлыг танд хариуцуулсан байлаа гэж бодъё л доо. Тэгвэл та тэр ажлыг хийхдээ хариуцлагатай хийдэг. Хинээс ч дахин сануулуулахгүйгээр хийдэг. Хэрвээ бас ямар нэгэн тэрнийг хийж чадахгүй шалтгаан гарах юм бол бас эргээгээд хэлээд би уучлаарай чадахгүй шүү гэдгийг хэлж чаддаг, тайлгнадаг. Тийм байх юм бол та бас итгэмжит байдлыг харуулж байна гэсэн үг. Тэгвэл бид нар ялангуяа сүм чуулганы нөхцөл бид нар ямар ч үүрэг даалгавар авсан бай, жижиг, том, юу ч бай. Тэрэн дээр хэрвээ бид нар итгэмжтэй байж чадах юм бол бидний ажил урагшаа явахад багийн харилцаа улам сайжрахад энэ маш чухал зүйл байна. Яаков номын 5:12 дээр та нарын тим гэсэн нь тим, үгүй нь үгүй байгээ гэж хэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та нэг заа гэж хэлсэн бол нэгсэндээ би тэгье, би хийчихье гэж хэлсэн бол та хэлснээ хийгээрэй гэсэн үг. Тэгчээд харин заа гэж хэлчихэд түүнийгээ биелүүлдэггүй. Заа гэчээд орд тас алга болчдөг юм уу? Биелсэн биелээгүй нь мэдэгдээгүй. Тийм биш. Харин заа гэсэн бол таны заа чинь заа, таны үгүй гэсэн бол үгүй чинь яг тэр чигээрээ байгээ. Бити хуураарай гэж энд хэлж байгаа. Тэгвэл бид нар итгэмжтэй байхын тулд биднэрт юу хэрэгтэй вэ гэвэл бид нар ажил үүргээ бас төлөвлөх хэрэгтэй гэсэн үг. Одоо жишээлбэл танд яг түрүүний сандал тавьдаг ажлыг танд хариуцуулсан бол та би дор хаяж 10 минутын өмнө ч юм уу 15 минутын өмнө би цуглаан дээр очиод би яг тэр ажлыг энэ цаг хугацаанд багтаах хэрэгтэй байна гэдэг төлөвлөх танд ажил хэрэгтэй болно. Ажлаа төлөвлөдөг болно. Бас тэгвэл тэр ажил үүрэгтээ шаардлагатай цаг, хүч хөдөлмөр, санхүү мөнгөө бас тооцно гэсэн үг. Зарим танд өгсөн ажил санхүү мөнгө орж болох юм. Тэгвэл за энд надад мөнгө хангалттай мөнгө байгаа юу? Надад хангалттай цаг байгаа юу? Би энийг хийж чадах уу? Миний ажлын хуваар болох уу гэдгээ сайн төлөвлөнө гэсэн үг. Бас дараа нь дээрэс нь үннийг хэлдэг, үннийг дамжуулдаг, үннийг ярьдаг байна гэсэн үг. Нэгсэндээ та ажил үүрэг авсан бол түүнийг би хийж чаднаа. Эсвэл чадахгүй бол би чадахгүй нэ гэдгээ бас хурдан дамжуулаад хэлдэг, үннийг хэлдэг, ярьдаг байх юм бол бидний ажил бас урагшаа явнаа. Тэг үнэхээр хэрвээ бид нар бусдын өмнө хариуцлагатай байж чадах юм бол бусад хүмүүсийн итгэлийг хүлээдэг. Хүнээс итгэлийг авах амархан, харин итгэлийг нь даах бол хэцүү. Нэгэсэндээ итгэлийг нь даагаад тэр хүмүүсийн итгэлийг нь тээгээд байнга тэрийг хадгалаад явна гэдэг тийм амаргүй. Тийм учраас харин тэгвэл биднээс энэ чанараа бид нэр хэрвээ хөгжүүлж, сайжруулж чадах юм бол таны зөвхөн сүм цуглааны нөхцөлд ч биш таны ажил дээр ч гэсэн, таны хичээл сургууль дээр ч гэсэн та хэрвээ итгэмжтэй хариуцлагатай байх юм бол хүмүүс танд найдаж болно. Хүмүүс танд тулгуурлаж болно За энэ хүн хэлсэн үгэнд хүрдэг шүү гэж танд найдана, танд итгэнэ. Та бас илүү олон найз нөхдөдтэй болно. Таны харилцаа бас зузаарна. Тэгэхээр үнэхээр сүм чуулганы нөхцөлд энэ итгэмжтэй байна гэдэг их чухал зүйл байгаа. Тэгээд хэрвээ бид нэр хүний өмнө хариуцлагатай байж чадах юм бол Бурхан өөр том боломжийг гаргаж өгнө. Хэрвээ бид нэр хүний өмнө хариуцлагатай байж чадахгүй бол Бурхан байтугай хүнч биднэрт том боломжийг, дараагийн боломжийг өгөхгүй. Нэг удаа бид нар хүний итгэлийг дагаад хариуцлагатай байдлаа харуулж чадаагүй бол итгэмжтэй байж чадахгүй бол тэр хүн дараагийн удаа надад юмыг найдаж өгөхгүй. Энэ хийснээ биелүүлдэггүй ч гэдэг юм уу. Эсвэл тэр хүний итгэлийг би тэгэл алдчихал бол нэг хүний итгэлийг алдсан бол буцаагаад тэрийг олж авах нь амар хэцүү. Тийм учраас бүгдээр яг энэ итгэмжит чанар гэдгийг дагалдагч байх үеэс ахуулаад удирдагч нь хүртэл хэрэгжүүлэх юм бол бидний ажил харилцаа үйлчлэл маань үр дүнтэй болж чадна. За дараагийн хоёр дахь чанарыг харъя зэмөр. Энэ нь боломжтой гэдэг.
Боломжтой гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Энэ нь цагийн хувьд боломжтой гэсэн үг. Нэгсэндээ би цагаа зориулах боломжтой. Надад тэр цаг нь байгаа гэсэн үг. Тэ? Би тэр тодорхой хугацааны цагийг тэр зүйлд үүрэг ажилд юм уу, үйлчлэлд юм уу, сүм чуулгандаа эсвэл бусдын төлөө зориулахад боломжтой байна гэсэн үг. Би бас өөрөө биеэрээ оролцох хүсэлтэй байна гэсэн үг. Дээрэс нь сэтгэлээрээ би оролцоод хувь нэмрээ оруулах хүсэлтэй байхыг хэлж байгаа. Тэгвэл нэг юм бодит асуулт гарч ийн. Хүн болгоно л хэрвээ боломжтой гэдэг тухай ярих юм бол хүн болгоно л дор дороо завгүй байгаа шүү дээ. Ажилтай, сургуультай. Үнэхээр энэ бол үнэн. Тэгээ бид нэр Англид байгаа хүмүүс бүгдээрээ л сурахын хажуугаар ажиллаа хийгээд ажилд нь хэдэн давхар ажиллаа хийж байгаа. Бүгдээрээ дор дороо завгүй байгаа. Бүгдээрээ дор дороо боломжгүй байгаа. Тэгвэл боломжтой гэдэг зүйлийн тухай яаж ярих юм бэ? Энэ бол боломжгүй шүү дээ. Гэхдээ харин тэгвэл боломж гэдгийн тухай ярих юм бол энэ бол үнэндээ хүний зүрх сэтгэлийн сонголт юм. Жишээлбэл миний дотны найз хүрээд ирлээгүй би өөрийг хичнээн завгүй байсан ч гэсэн яаж хийж яагаад цаг боломж гаргадаг тийм үү? Монголчууд яаж хийж яагаад сайн найз нь ирэхэд шүнжэнгөө суугаад ярихад ч бэлэн байдаг. Энэ юу харуулж байна гэхээр би өөрөө сэтгэл зүрхэндээ сонголт хийгээд тэр боломжийг бий болгож байгаа гэсэн үг. Байхгүй боломжийг би өөрөө бий болгож байна. Тэгээ боломжийг би гаргаж ирж байна. Тэгвэл боломж гэдэг бол зүгээр завгүй байх тухай асуудал биш, харин зүрх сэтгэлийн сонголтын тухай асуудал юм аа. Миний зүрх сэтгэлд бийг юуг сонгож байна гэдэг маань би юунд өөрийгөө боломжтой болгох вэ? Юунд би өөрийгөө боломжгүй болгох вэ гэдгийг харуулж өгч байдаг. Тэр хүн цаг байсан ч гэсэн сэтгэл нь байхгүй бол хэрэггүй. Нөгөө талаасаа бас сэтгэл нь байх юм бол тэр хүн яаж хийж яагаад боломж гаргадаг. Тийм учраас үнэхээр боломжийг бий болгоё гэдэг бол хүний зүрх сэтгэлийн хандлагаас хамаарч байгаа зүйл. Хүний зүрх сэтгэлийн сонголтоор бий болгож байгаа сонголт. Өнөөдөр бидний дунд өөрсдийнхөө цагийг, мөнгийг, сэтгэл зүрхийг бие материалын янз бүрийн зүйлсээр зориулаад монголчуудын дунд үйлчилж байгаа хүмүүс яг энэ дунд бидний дунд байгаа. Манчестер, Лондон, Ноттинхам гэдэг зүрх сэтгэлээ өөрсдөө зориулаад мөнгөний төлөө биш харин сэтгэл зүрхээрээ үйлчлээд явж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгэхээр тэр бүх хүмүүст би бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ би харин нэрээр нь дурдмааргүй байна. Та бүхэн хин бэ гэдгийг мэдж байгаа, та бүгдээрээ энэ зүйлийн төлөө оролцож байгаа. Тийм учраас үнэхээр боломжийг хэрвээ бий болгоё гэвэл бид нэр яг өөрсдөө сонголтоороо бий болгож байгаа зүйл. Өнөөдөр би завгүй байсан ч гэсэн өнөөдөр ажиллаж болно. Жишээл өнөөдөр би оюутан 4 хүүхэдтэй, гэр бүлтэй гээд би амар завгүйгээд би үйлчлэхгүй, тэгээ би энэ ажилд оролцохгүй гэж хэлж болно. Тэр бол байж болох үнэхээр бас шалтгаан байж болно. Гэхдээ харин миний зүрх сэтгэл харин монголчуудын төлөө монголчуудад итгэл сүнсээр өсгөхт нь жоохон ч гэсэн хувь нэмэр оруулж ивэл миний бас хүсэл энэ байгаа учраас өнөөдөр бас бид нэрийг цугларчихсан байна. Өнөөдөр би энэ бас та бүхэнтэй хуваалцаж байна. Тэгэхээр үнэхээр энэ боломж гэдэг бол хүний зүгээр л ерөөсөө зүрх сэтгэлийн сонголтын асуудал. Энэ нь цаашаа юутай холбож байна гэвэл Матай номын 6-гийн 33 дээр хэрвээ та нар Бурхны хаанчлалыг нэн тэргүүн тавиад Бурхны хаанчлал түүний зөвийг ирж хайх юм бол бусад бүх юмс та нарт өгнө гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид нар юуг чухалд тавиад явж байна. Тэгэх юм бол тэрний төлөө бид нар бас боломж гаргана гэсэн үг. Тэ? Хэрвээ биднэрт сайн мэдээ тараах нь Есүсийн тухай хүмүүст ярих нь хүмүүс сүм чуулганы ажил хүмүүсийг итгэлээр өсгөхт нь оролцох миний хүсэл тэнд байгаа болвол би тэнд боломж гаргана гэсэн үг. Би өөрөө цагаа яаж хийж байгаа тэндээс боломж гаргана. Хэрвээ зарим зүйлсийг би өөр хайна гэсэн үг. Тэрний төлөө Бурхны хаанчлалын төлөө, Бурхны зөвийн төлөө, Бурхны хаанчлалыг өргөжүүлэхийн төлөө, Есүсийн сайн мэдээг олон хүмүүс хүрэхийн төлөө би зарим зүйлсийг шаардлагагүй гэж үзээд нэн чухал зүйлсийнхаа жагсаалтаас гаргаад харин тэр Бурхны хаанчлалын зүйлсийг чухал тавиад түүний төлөө боломж гаргана гэсэн.
Гурав дахь чанарыг харахаас өмнө тэгвэл эхний хоёр нь болохоор нэгдүгээрх нь юу вэ? Итгэмжит чанар. Хариуцлагатай байдал гэсэн үг. Хэлсэн үгэндээ үгээ биелүүлдэг, үгэндээ эзэн болдог. Тэ? Эргээгээд ажиллаа тайлагнадаг. Хариуцлагатай байдлын тухай ярьж байгаа. Дараагийнх нь болохоор боломжийн тухай. Өөрийгөө боломжтой болгож, өөрийгөө үйлчлэлд, бусдын төлөө, Бурхны хаанчлалын төлөө, Бурхны хаанчлалд өөрийнхөө цаг, боломж, амьдралаа, үйлчлэлээ боломжтой болгож тавьж өгнө гэсэн үг. Гурав дугаарх нь юу вэ? Эрх мэдэл удирдлагад захирагддаг чанар. Өөрөө сайн дагалдагч байж чадаагүй хүн сайн удирдагч болж чаддаггүй. Нэгэсэндээ бусдыг дагаж сураагүй хүн бусдыг дагуулж чадахгүй гэсэн үг. Хэрвээ удирдлагын дор захирагдаж сураагүй хүн бол хизээч бусдыг бас зөв удирдах чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэг социализмын үеийн захиргааталтын тухай ярьж байгаа биш. Бурхны тавьж өгсөн эрх мэдэл, Бурхны тавьж өгсөн удирдлагын дор захирагдаад явах тухай ярьж байгаа. Энэ бол үг дуугүй одоо ингээд хүчээр ямар нэг юм шахалтаар явах тухай биэнд ярьж байгаа биш л дээ. Энэ бол харин Бурхны тавьж өгсөн эрх мэдэл удирдлаганд захирагдаад явах тухай биэнд ярьж байгаа. Библиэлд Ром номын 13-ийн 1-ээс 2-ыг бүгдээрээ уншъя. Энд ингэж хэлсэн байна. Ром номын 13-ийн 1-2. Дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Учир нь Бурхнаар тогтоогдсноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурхнаар тогтоогдсон юм аа. Тиймэд эрх мэдлийг эсэргүүцэх чинь Бурхны тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөө шийтгэл хүртэх болно. Энд юу хэлж яанэ гэвэл энэ дэлхий дээр байгаа бүх зүйл хэрвээ Бурхны захиргаа, Бурхны удирдлага, Бурхны эрх мэдлийн дор явж байгаа юм бол тэгвэл бидний дээр тавигдсан засаг төр тэр бүх эрх мэдэл ч гэсэн тэр удирдлага дээр тавигдсан хүмүүс ч гэсэн Бурхны зөвшөөрлөөр Бурхнаар тавигдсан удирдлага юм а гэж хэлж байгаа. Энэ дотор бас сүм чуулганы удирдлага ч гэсэн орж байгаа. Тэгвэл тэр бүх удирдлагын дор захирагдаж явах нь Бурхны хүсэл юм. Мэдээж энэ нь удирдлагад байгаа бүх хүмүүс дандаа зөв зүйлийг хийн, тэр бүх хүмүүс дандаа зөв байна гэсэн утгатай биш. Гэхдээ тодорхой хугацаа, тодорхой зорилготойгоор Бурхан тэр хүмүүсийг тэнд байхыг зөвшөөрсөн, томилсон, тавьсан. Тэгвэл тэр хугацаанд бид нар бас Бурханы тэр тавьсан зорилго үүргийнхэн дагуу бид нар тэр удирдлагад эрх мэдэл захирагдах нь Бурханы биднэрт тавьж байгаа бас хүсэл юм. Хэрвээ тэр удирдлагыг эрх мэдлийг бид нар эсэргүүцчихвэл энд хэлснээр дагуу бид нар Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг юм аа. Эхлээд цөмөрөө Еврейчүүд загтлын 13-ыг харъя. Еврейчүүд 13-ын 17-г. Яг энэ маань яг сүм чуулганы удирдлагын тухай хэлж байгаа. Еврейчүүд 13-ын 17. Удирдагчдаа дагаж тэдэнд захирагдах тун. Учир нь тэд тооцоо хийгчд адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Дахиад уншия. Удирдагчдаа дагаж тэдэнд захирагдах тун. Учир нь тэд тооцоо хийгчд адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй. Сүм чуулганыхаа удирдагч нарт та нар захирагдаарай, тэднийг дагаарай. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь яг хончин хүн хоньныхоо төлөө анхаарал тавьдаг шиг та нарын төлөө энд харгалзаж гэдэг нь та нарыг анхаарч, та нарт санаа тавьж,
та нарын төлөө сэтгэлээ гаргаж яваа шүү гэж хэлж байгаа. Тийм учраас тэдний тэр сэтгэлээ гаргаж хийж байгаа тэр ажлыг нь хүнд байлгахгүй тулд тэд нар энэ ажлыг санаа алдалгүйгээр баяр хөөртэйгээр харин хийхийн тулд та нар тэднэрт захирагдаарай, тэднийг дагаарай. Тэгэх юм бол тэдний ажил нь арай хөнгөн байна шүү гэж энд хэлж байгаа. Хэрвээ тийхгүй юм бол энэ нь та нарт ямар ч ашиг болохгүй. Нэгсэндээ Бурхны тавьсан удирдагчийг эсэргүүцээд энэс ашиг гарахгүй гэсэн. Мэдээж түрүүний хэлснээр удирдагч болгоно дандаа зөв юм хийгээд байна гэсэн үг биш. Тэр хүн бас алдаж болно. Тэр хүн буруу юм хийж магадгүй. Бүгдээрээ л бид нэр гим нүгэлтэй хүмүүс. Гэхдээ хэрвээ удирдлагад өөрчлөлт хэрэгтэй болвол Бурхан өөрөө тэр өөрчлөлтийг өөрийнхөө цаг дээр гаргаж ирнэ. Өөрийнхөө цагт авчирна. Гэхдээ тэр болтол нь бид нар төвчих хэрэгтэй болно. 1-р Тесалоникийн 5-ын 12-ыг харъя. 1-р Тесалоникийн 5 12-13. Ах トゥ нараа дунд чинь ажилдаг ба эзний дотор та нарыг удирдах заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг би танараас хүсэж байна. Мөн тэдний ажил хөдөлмөрийнхэн төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгнтэйгээ эв найртай амьдр. Ах トゥ нараа дунд чинь ажилдаг ба эзний дотор та нарыг удирдах заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг би танараас хүсэж байна. Мөн тэдний ажил хөдөлмөрийнхэн төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Энд хэлж байгаа зүйлс маань юу яриад байна гэвэл бид нар Бурхны тавьж өгсөн удирдлагыг удирдагч нарыг тэр эрх мэдлийг бид нар дагаж захирагдах нь Бурхны хүсэл юм шүү. Тэнд бас Бурхны хамгаалалт ерөөл нь бас байдаг юм аа. Удирдлагын дор байна гэдэг нь бид нар борооны шүхэр дор байж байгаагаас адилхан. Борооны шүхэр бид нарыг борооноос хамгаалж, норхоос хамгаалдаг. Тэгвэл бид нар удирдлагын дор бид нар явах юм бол бид нар тэр борооноос хамгаалагдаж, аюулаас хамгаалагдана гэсэн үг. Жишээлбэл бид нар янз бүрийн буруу сургаалаас, буруу гаж үзэл бодлуудаас хамгаалагдах нэг арга юу вэ гэвэл бид нар удирдагчтайгаа энэ зүйл тэр тухайн зүйлийн тухай ярилцаж тэдний зааврыг нь сонсох байгаа. Хэрвээ би тэдний үгийг сонсохгүй гэд өөрийгөө удирдлагаас гаргаад тавьчих юм бол тэр хүн өөрийгөө аюулд нээж өгөөд тэр бороо шүхэргүй байгаатай адилхан өөрийгөө аюулд аваач тавьж өгөөд тэр нэрвэгдэж байгаатай адилхан болж байгаа. Тэгээ дараагийн хичээл дээр бас яг энэ удирдлагын тухай хичээл гарна. Орон тэгэхээр энэ нэг дэлгэрэнгүй яриахаа би болиё. Харин Библиэс нэгэн жишээ татъя. Хуучин гэрээний тооллого номын 12 дээр Моше, Аарон, Мириам гурвын тухай түүх гардаг. Энэ дээр юу гэж гардаг вэ гэхээр Израильчуудыг Египтээс чөлөөлөх тэр ажилдаа Бурхан Мошег сонгосон. Моше маань гэхдээ харин хүнээр харах юм бол энэ бол жинхэнэ удирдагч хүн байна. Жинхэнэ манлайлагч, тэргүүлэгч. Өстө үг хэлтэй бусдыг тэргүүлэхээр жинхэнэ сайн удирдагч байж хэлэхээр тийм хүн байгаагүй. Яагаад гэвэл Бурхан түүнийг дуудаад чи миний ард түмнийг Египтээс чөлөөл гэж хэлж байхад маш олон зүйлийг өөрийнхөө шалтгаан болгож хэлж ирсэн. Би олонний өмнө гараад ярьж чадахгүй. Би талтраа, хэл муутай. Би хүний өмнө гараад ярьж чадахгүй. Би тэр таны ард түмнийг тэргүүлж удирдах чадахгүй гэж хэлж ирсэн. Тэгвэл эндээс харах юм бол Моше тийм олонний өмнө гараад нэгсэн ярьж чаддгүй хүн байсан юм шиг байна. Бид нар удирдагч гэхээрээ хил ам сайтай өстө уран илтгэгч хүмүүсийг дандаа бодож идэг. Харин тэгвэл Моше тийм байгаагүй. Харин тэгвэл яг тэр хүний оронд тэгвэл Бурхан тэгвэл чи Аароныг би чиний ам болгож тавья гэж хэлсэн. Ахыг нь өөрийнх нь өмнөөс нь ярддаг илтгэгч нь болгож тавьсан. Гэхдээ Бурхан тэр олонний өмнө гараад ярьж чаддаг Аароныг биш тэр талтраа Мошег удирдагчаар тавьсан. Удирдагчаар тавьсан хэвээр л байсан. Тэгээд тэр тооллого номын 12 дээр юу гэсэн гэхээр Аарон, Мириам хоёр Мошег эсэргүүцэж зөвхөн Бурхан Мошег л удирдагч болгоод тавьчихсан юм уу?
Бурхан биднэрээр ч гэсэн дамжуулж яриаггүй гэж юу гэж эсэргүүцсэн. Тэгэнгүүт Бурхан харин Мириам Бурханы шийтгэлийг авч тэнд уйман өвчтөй болсон. Тэгээ уйман өвчтөй болоод арьс нь цав цагаан цайрсан чинь тэгээд Аарон энэ Мириамыг хараач, Бурханаас өршөөл гуйж өгөөч, яаж ингэж өгсөн хүн шиг юм байх юм бэ гэд. Тэгээд Мөшө буцаагаад Бурханаас та нэгүсэл өршөөлөө үзүүлж Мириамыг эдгэж өгөөч гэж. Тэгээд 7 хоногийн дараа Мириам эдгэрж ирсэн. Тэгээд эндээс харах юм бол Мөшө тийм хүний нүдээр харах юм бол тийм мундаг удирдагч, манлайлагч, тэргүүлэгч байгаагүй. Хил муутай нэгсэн ярьж чаддгүй юм байсан гэж магадгүй. Гэхдээ л Бурханы хүсэл бол Мөшөг л тавьсан. За тэгвэл үнэхээр яг энэ 3 дахь чанар маань бол эрх мэдэл удирдлаганд захирагддаг байх тухай ярьж байгаа. Тэгэд эрх мэдэл удирдлагад захирагддаг байна гэдэг маань бас яг дараагийн чанартай их холбоотой зүйл байгаа. Тэр нь юу вэ гэвэл үг залруулгыг авах чадвартай байна гэсэн үг. Хүнээс үг сонсох чадвартай, залруулга авах чадвартай байна гэсэн үг. Хүнээс үг сонсдог хүнийг зөөлөн хүнчигтэй хүн гэж монголчууд хэлдэг. Хүнээс залруулга авч чаддаг хүн бол өсөх боломжтой хүн, өөрчлөгдөх боломжтой хүн. Тэгвэл нэгдүгээрт нь бид нар тэгвэл яаж үг залруулга авдаг чадварыг сурах вэ гэвэл хамгийн нэгдүгээрт Бурханы үгийн эрх мэдэл зааварчилгааны дор өөрийгөө тавьж өгсөн байх хэрэгтэй. Бурханы үгийн эрх мэдэл зааварчилгааны дор өөрийгөө тавьж тэр нь захирагдаж чадах юм бол бусдын үгийг сонсоход бэлэн, бусдаас залруулга, зэмлэл, шүүмжлэл хүлээж авахд илүү амархан болно. Бурханы үг тэртээ дөрвөө бидний гим нүгэлтэй гэдгийг маань хэлээд өгж байгаа. Бидний амьдралд юу хэрэгтэй, юу өөрчлөгдөх хэрэгтэй, юу засагдах хэрэгтэй вэ гэдгийг минь хэлээд өгж байгаа. Бүр жорын баг өгж байгаа. Хэрвээ тэр Бурханы үгийн дор бид нар өөрсдийгөө тавьж өгч чадах юм бол өөр хүнээс ирж байгаа үг Бурханы үгээс илүү хүчтэй бараг нэг байхгүй. Бурханы үг тэртээ дөрвөө та нар бүү завхаар, бүү худлаа хэлгээд ингээд бидний гим нүглийг ерөөсө бүгдийг илчлээд хилээд өөрчлөгдөх хэрэгтэй зүйлийг маань хилээд өгчихсөн учраас өөр хүнээс залруулах, шүүмжлэл ирэхэд тийм нэг хэцүү бас байхгүй. Тэгвэл бид нэр хэрвээ хамгийн түрүүнд Бурханы үгийн эрх мэдэлд ор өөрсдийгөө тавьж өгөх юм бол хүнээс үг залруулга авч сурна гэсэн үг. Алдаагаа хилүүлж хүлээж авах чадвартай байна гэдэг нь тэр хүн өөрөө цаашид өсч, өөрчлөгдөж, урагшлах боломжтой хүн гэдгийг харуулж байгаа хүн. Хүнээс үг сонсох чадваргүй хүн бол ирээдүгүү хүнтэй адилхан. Хүнээс шүүмж сонсож чаддаггүй хүн бол өсөхгүй гэсэн үг тэр хүн өөрөө. Яагаад гэвэл өөрийг нь сайжруулахын төлөө юм хэлж яхад тэрийг хүлээж авч чадахгүй нэ гэдэг нь өөрт нь надад тэр өөрчлөлт чинь хэрэггүй, надад тэр залруулга хэрэггүй гэж хэлж байгаатай адилхан болчихж байгаа юм л да. Тийм учраас үнэхээр сайн дагалдагч байх, бас сайн удирдагч байхад энэ яг үг залруулгыг хүлээж авах чадвартай, түүнийг төвчиж ойлгоод тийм шүү, надад нэрийн залруулга хэрэгтэй юм байна, би засагдах хэрэгтэй юм байна, би өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж хүлээж авах чадвар гэдэг бол маш сайн чанар, маш сайн чадвар. Энэ нь тэгээд бидний дараагийн чанар руу аваачиж байгаа. Энэ маань даруй байдал. За даруй байдлын тухай Библиэлд маш олон зүйл хэлсэн байгаа. Гол санаанууд маань ерөөсөө бардам зам бол хүнийг сүрүүлдэг, хугалдаг, нугалдаг, харин даруй хүн бол хүнийг дээш нь өргөдөг, даруй зан хүнийг дээш нь өргөдөг, даруй хүн бол амжилт олно гэсэн санаа ба. Сургаалт үгсийн 11:2 дээр бардам зан нэр хугална. Даруй зан бол бос мэрэгэн ухаан гэж. Яаковын 4:6 дээр Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруй хүнд нэгүсэл өгдөгөө гэж.
бардам байна гэдэг бол ерөөсөн ойлгомжтой тий. Даруй зангийн эсрэг тал нь байгаа. Хэрвээ бид нар бардам байх юм бол хүнээс үг залруулгыг авах чадваргүй байна. Бас өөрийгөө бусдаас илүү тавьж байгаа хэрэг, нөгөө талаасаа надад өөрчлөлт хэрэггүй, би бол байгаагаараа болж гин, би бол байгаагаараа зүгээр гэж хэлж байгаатай адилхан. Харин өөрийгөө даруй байлгах юм бол бид нар бусдаас үг заавар шүүмжлэл авахд бэлэн байна. Нөгөө талаасаа бид нар бас өөрчлөгдөнө гэсэн үг. Нөгөө талаасаа бид нар бас даруй байхад маань нөгөө бусад чанаруудад маань ч гэсэн хэрэгтэй. Итгэмжтэй байхад. Багийн дунд бас сайн багийн гишүүн байхад маш чухал. Бардам хүн хэрвээ баг дотор орж ирэх юм бол тэр баг яг сайхан болж ажиллаж чадахгүй. Бардам хүн нэг л ороод ирвэл тэгээ тэр баг их хэцүү. Нэгдүгээр Тимотийн 3:6-д ингэж шинэ итгэгчийг удирдлагад тавихын аюулыг тэнд бас хэлсэн байгаа. Бүгдээрээ тэрийг харъя. 1-р Тимотийн 3:6. Энд ярьж байгаа сэдв нь болохоор сүм чуулганы удирдагч нар ямар хүн байх юм бэ? Ямар чанартай хүмүүс байх вэ гэдгийн тухай ярьж байгаа. 1-р Тимотед тэгээд энэ харгалзагч буюу одоо ахлагч, удирдагч хүн ямар зан чанартай байх юм бэ гэдгийн тухай энэ 1-р эшлэлээс хэлж өгч байгаа. Би нэгээс нь ахуулаад уншия. Хэрв хэн нэг нь харгалзагч буюу ахлагч болохыг хүэрмэлзвэл тэр сайн ажлыг хүсдэг хүн байна. Түүний хүсэх нь зөв сайн байна гэж хэлж байгаа. Гэхдээ харгалзагч нь гим зэмгүй байж нэг их нарын нөхөр, бие барьдаг, хэрсүү, хүндэтгэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай. Дарсан шунхаардаггүй, зодоонч биш, харин дүлгөөн, хэрүүлч биш, мөнгөн дурлдаггүй байх ёстой. Тэр өөрийн гэрийг сайн захирдаг, бүхий л хүндэлтэйгээр иргэшээлд хүүхдүүдэд байлгадаг хүн байх. Хэрв хүн өөрийн гэрийг хэрхэн захирахыг мэдэхгүй бол яаж Бурхны чуулганыг халамжлах вүлээ? Бөгөөд шин итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн бие тоохгүй. Диавлын шийтгэлд унахгүй. Тэрээр буруутгалд хийгээд диавлын урхинд орчихгүй тулд гадна байгстаас өөрийнхөө талаар сайн гэрчлэлтэй байх ёстой. 6 дээр дахиад уншъя. Шин итгэгч байж болохгүй. Эс бөгөөс тэр хүн бие тоохгүй. Диавлын шийтгэлд унахгүй. Нэгсэндээ шин итгэгч хүнийг харгалзагчаар буюу удирдагчаар тавьбал аюул нь юу вэ гэвэл тэр хүн бие тоохгүй. Тэр хүн бардам болчихгүй. Бардам болчих юм бол тэр хүн сатааны урхинд муурын сүнсний шийтгэлд унан шүү гэж энд сануулж байгаа, анхааруулж байгаа. Тэгэхээр энэ бол бас хэрвээ та Бурхны чуулганд үүшлэгч, удирдагч, харгалзагч, бусдын төлөө хончлогч, удирдагч болъё гэсэн хүсэл танд байгаа бол энэ сайн хүсэл байна. Сайн хүсэл. Буруу зүйл биш, сайн зүйл. Гэхдээ дээр хэлсэн чанаруудаас гадна бас шин итгэгч байж болохгүй шүү. Яагаад гэвэл тэр хүн бас бардамнаж магадгүй. Бардамнах юм бол тэгээд тэр хүн урхинд унаа шүү гэж анхааруулж байгаа. Тийм учраас би бас яг хүмүүст найз нөхдөд энийг бас их шин итгээд удаагүй байгаа хүнийг бас удирдлагад тавихад тэр хүн яг бардамнах тийм суур айгүй амархан төрдөг. Их сэжүүр болж өгдөг. Тийм учраас бид нар бас хүмүүсийг та нар өөрсдөө ч гэсэн бусад хүмүүстээр ч гэсэн тэгэхээр бид нар энийг санаж явах хэрэгтэй. Тэгээ бардам байхын эсрэг буюу нэгсэндээ даруухан байна гэдэг нь тийм өөрийгөө рекламдаад идэг удирдагч нар байдаг. Харин тэгвэл тиймэрхүү удирдагч нараас бид нар бас өөрсдөө зайлсхийх хэрэгтэй. Бага юмаа их болгож ярьдаг хүмүүс байдаг. Энэ бол бас л даруй зангийн чанар биш. Бардам зангийн шинж. Тэг жоохон юм хийчихэд тэрийг их юм шиг болгож ярьдаг. Эсвэл хийгээгүй юм хийсэн юм шиг болгодог. Бусдын имийг өөрөө хийсэн юм шигээр ярьдаг. Тиймэрхүү чанарууд.
За тэгвэл энэ 5 чанараа эргээд бүгдээрээ харъя. Эхний чанар маань болохоор итгэмжит чанар байгаа. Итгэмжит чанар гэдэг нь үүрэг даалгавраа хариуцлагатай биелүүлдэг, итгэл найдварыг даадаг, хэлснээ хэрэгжүүлдэг, үгэндээ эзэн болдог, шалтгаангүйгээр амархан хуурч өөрчлөгддөггүй, ажил үүргээ эргээд хугацаанд нь тайлагнадаг чанарыг хэлж байна. Боломжтой гэдэг нь сэтгэлээрээ болон бие махбодороо оролцох боломжтой, хүсэлтэй, сонирхолтой байдлыг хэлнэ. Энэ боломжийг гаргана гэдэг бол өөрийнхөө зүрх сэтгэлийнхаа сонголтоор бий болгож байгаа зүйл. Бид нар Бурхны хаанчлалыг хэрвээ нэгдүгээр тавьж чадах юм бол бид нар сүм чуулганд үйлчлэх, дагалдуулах, үйлчлэх, удирдах альва үйлчлэлд бид нар боломжийг гаргана гэсэн үг. Дараагийнх нь эрх мэдэл удирдлагад захирагддаг байна. Энэ нь Бурхны тавьж өгсөн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөөд түүнийг дуулууртаар дагахын тухай ярьж байгаа. Энэ нөгөө талаасаа бид нар бас хамгаалтын дор байгаа гэсэн үг. Хэрвээ бид нар Бурхны удирдлагыг эсэргүүцэж байгаа бол энэ бол зөвхөн тэр хүний эсэргүүцээд байгаа биш, бас Бурхны эсэргүүцээд байгаа хэрэг шүү гэсэн үг. Дараагийнх нь үг заалруулга, зааварчлага, шүүмжлэлийг хүлээж авах чадварын тухай. Энэ нь хамгийн түрүүнд бид нар өөрсдийгөө Бурхны үгийн эрх мэдэл, Бурхны үг юу хэлж байна гэдэг тэр заавар дор өөрийгөө тавьж өгнө гэсэн үг. Одоо жишээлбэл Бурхны үг хэрвээ бид нарыг нэг тодорхой сэдвийн тухай яг тодорхой хэлчихсэн байгаа бол тэрэнд өөрийгөө тэрийг дагахын тухай ярьж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл итгэгч бус хүнтэй битгий та нар гэрлээрэ гэдэг тухай Библийн шинэ гэрээний ойлголт маш тодорхой байдаг. Тэгэхээр энэ нь би итгэгч хүн тэгвэл би хэрвээ гэр бүлийнхаа хүнийг сонгоё гэвэл тэгвэл би итгэгч хүнийг сонгох ёстой байна гэсэн үг. Тэгвэл энэнд дор би тэгвэл ирээдүйн эхнэр нөхрөө сонгохдоо би ийм Бурхны үгийн энэ зааварчилгааны дор би өөрийгөө оруулж энэний дагуу явах юм бол би Бурхны ивэлийг авах юм байна. Тэнд бас Бурхны хамгаалалт нь байх юм байна. Тэнд бас Бурхны ерөөл нь байна гэсэн үг. Хэрвээ үнийг би эсэргүүцэх юм бол болно. Гэхдээ эсэргүүцлээгээд би харин аюулд өөрийгөө авчиж байгаа гэсэн үг. Тийм учраас Бурхны яг энэ үгийн эрх мэдэл, үгийн тэр зааварчилгаанд дор өөрийгөө тавьж өгөх нь үг залруулгыг авах чадвар сурахын хамгийн ихний алхам байна. Тэгхийн бол бид нар бас хүнээс бид нар заавар чиглэлийг, залруулгыг, шүмжлэлийг авахд хамаагүй амархан болно. Нөгөө талаасаа бас алдаагаа хилүүлж хүлээж авах чадвартай байна гэдэг нь өөрөө та ирээдүйд өснө гэсэн үг. Та сайжирна гэсэн үг. Та урагшилна гэсэн үг. За тэгээд төгсгөлд нь даруй чанарын тухай. Өмнөх бүх чанарууд байлаа гэд тэр хүн итгэмжтэй байлаа гэд тэр хүн боломжтой байлаа гэд тэр хүн бас нөгөө талаасаа удирдлага захирагддаг байлаа гэд харин бардан байх юм бол бүтэхгүй урдныхаа бүх зүйлийг сүрүүлнэ гэсэн үг. Тийм учраас энэ даруй зан гэдэг бол их чухал чанар байгаа. Удирдагч хүнд, дагалдагч хүнд сүм чуулганы багийн харилцаанд даруухан байх гэдэг их чухал. За тэгээд та нар хэрвээ энэ 5 чанарыг цээжлэе гэвэл англи хэл дээр нь байгаа эхний үсгээр нь тогтоож болох юм. Эхний үсгийн сүүлийн үсгийг хаяад fast hey гэж нэг болно. Эсвэл fast humble гэж тогтоож болно. Эсвэл fast гэж тогтоож болно. Миний сурснаар бол ерөөсөө уг нь fast байсан. Сүүлийнх нь humble humility гэдэг нь байгаагүй байсан. Би тэрийг өөрөө нэмсэн. Тэгээд тогтоё гэвэл та нар fast humble байх юм бол сайн удирдагч бас сайн дагалдагч байх юм байна гэж тогтоож авч болно шүү. За fast humble FAST. За тэгээд өнөөдрийн яг одоо миний нутаг хичээл ингээд дуслаа.